Hi vlog. Тэгээд шинэ оны мэд хүргэе. Тэгээд 2026-ны 1 сарын 1 болсон байна. Тэгээд оны шинэ он гэхээр нэг бүхэл юм шинэ санагдаад байна. Тэгээд одоо яг ингээд бас эх ондоо айгуу гоё олон зорилгоодыг бас төлөвлөсөн байгаа болохоор тэр төлөвлөгөөндөө ингээд хүрх гээд ингээд зүг сэтгэл амар догдолж байна. Тэгээ тэрний нэг том зорилго нь бол аялал байгаа. Аялал чи одоо аялал чинь зорилго мөн үү? Мөн тий. Тийм бүү юм байна. Угаасаа энэ зорилгыг бараг 3 4 жил ч юм уу мэдгүй хэдэн жил ямарсан бодсон юм байгаа. Тэгээд эцэст нь finally тий нэг биелэхэд ер нь нэлээд ойрцсон байна. Тэгээд энэ Солонгост ирээд түрүү жилээс хойш баг харин хадгалж эхэллээ. Тэрний өмнө ч юм уу те. За 2025 оноос гээд ерөөдөө бол бодчих юм бол мөнгө хадгалж эхэлсэн байгаа. Аяллаа зориулаад тэгээд өнөөдөр тэр мөнгөө бид хоёр эхлээд би хадгалж ирсэн. Тэгээд манай найз хүн дараа нь хадгалж эхлээд ажилласаа энэ нөгөө нэг типний мөнгө байхгүй одоо ажлын гол хүн сайн ажиллаа гэд тимд өгдөг мөнгө. Тэгээд тэр мөнгийг хадгалсан мөнгөө өнөөдөр задлаа аялалтаа. За тэгээд миний одоо аяллаа ингээд хадгалсан гарын мөнгө гэж типний мөнгө байгаа. Тэрийг би ийм саунд хийжтэй нэг гахаан бахаа. Яагаад ч гахаан тгийгүй юм те. Тэгэхээр минийх яарсан. Энэ амиг хэлбархан гахаа угаасаа тэгтээ. Нэг юм байна. За манай найз өхнийх болохоор энэ амар гоё бичгтэй. За тэгээд одоо энэ мөнгөө яг эцсийн байдлаар тоолоод тэгээд дараа нь мөнгөө нийлүүлээд нэг дансанд одоо битээр бас нэг тусдаа ингээд юуны данснууд байдیں۔ Одоо жишээ нь хэрэглээний данс. За тэгээд одоо жоохон яг гэр орондоо хэрэгтэй ч юм уу тийм ойрын зорилгын бас данс гэж байгаа. За тэгээд энэ 3 дахь одоо хоёулын дундын нас чи 3 дахь нь болох ч та аялах юм бол аялын данс маань одоо 3 дахь данс болно. Тэгээ одоо яг аялалдаа хамт явж байгаа болохоор ихэд бол дансаад нийлүүлээд тэгээд аялын данс гэж үүсгэн. Тэгээд аялалдаа тэнд зарцуулагдаж байгаа бүх юм бол нэг картанд ингээд оруулж амар байд юм аа. Манай хөл тогтохгүй байна. За За тэгээд би ямарсан эцсийн байдал. За тэгээд компьютерийн хурд. Гэтэ би ч бас гайгүй ерөнхийдөө бол юу яатсан байгаа. Ерөнхий багцаа бол байгаа. Гэхдээ яг сүүлийн эцсийн байдлаар яг хит байгаа юм цаан доолж байна. За тэгээд би та нарт харуулъя. Сүүл би энэ имлэгтэй ингээд багцлцсан байгаа. Тэгээ шууд тоолоход бол гайгүй амархан багцлцсан мөнөдөө тусна гэх юм. Ингээд 100 үстэй ч.
Сая сая 100. Сая 200. За жинхэнэ татгам юм. За 50,000 төгрөг байна. Энэ юм бол 10,000. 60,000 байна. За 60,000 төгрөг сонгосон. За тэгээд энэ миний нэг саамшилт ажиллаад нэг жил ажилласан гэсэн чинь тэр нэг Чосокийн үеэр бас гарын мөнгө гэдэг нэг ажилчтай өгдөг байхгүй юу. Тэгээд тэр нь болохоор эхний жилдээ 100,000 төгрөг өгсөн. Тэгээд нэг жил ажилласны дараа надад 300,000 төгрөг өгсөн. Тэгээ бас би нэг айлаас юм тогтуутай мөнгө олж ирсэн. Тэгээд тэр маань болохоор 100,000 төгрөг өгсөн. Тэгээд энэ тэрийг бүгдийг нийлүүлээд сүүлд ингээгдсэн байлээ. Тэр маань хэд бас 500,000 вон байх хэвээр. 5 тийм ээ. 500. Тэгэхээр сая 500. Йоо дан. Бас л эцэст нь ингээд. Гэтэ хамгийн гол нь ингээд нэг тип болохоор амар гоё байна нэг. Зүгээр ингээд тэг ямар мөнгө гэж хэлэх вэ? Сая 500. Энэ юм тавилаа. Миний тавилаа. Тийм байна. Сая 700. Сая 760,000. Сая 760,000 төгрөгийг нэг жилийн хугацаанд за жил яг арай биш юм аа нэг жил нэг 5 сар байж магадгүй юм. Тэгээд цуглуулсан байна. Ингэж бас цуглуулад ингээд аяллалынхаа мөнгөийг хийн гэдэг чинь бас амар тийм зоригтой тип хадгалсан байгаа байхгүй амар. За тэгээ сая 700. Одоо хань шидтэй юм бол нэрээ. Хашаа. Вон. Монгол руу. Тэ. 240 бах те бас жоохон вон яаш унсан байлаа шүү. Сая 750 60,000 гарсан. 60 сая 760,000 хүрсэн 2.4 4 сая 224,000 гарсан байна. За энийг одоо тэгээд найз өхнийхөө аяллаа бас хураасан мөнгөтэй. Тоолог баамаарай. За жоохон байжгаад тоолох үе юм хит болсон. Яа. Хит болсныг асууя. Тэгээд гэтэ нэг хит ойролцоо хідвүлээ ер нь. Ойролцоо багцсан байгаа юу? Саягаар бас ойролцоо тийм байгаа юу? Гэтэ нэг амар гоё. Энийг нэг сонир яг ингээд гэтэ яг яасан чинь одоо ингээд тоолч маалаа. Ингээд байгаа болохоор нэг өрмээргүй чивс санагдаад ах юм тий.
Яг ингээд эцэст нь яг энийг амар цоглуулсан болохоо яг энэ сав ингээ хоосорцаа чи нэг эвгүй санагдаад байна. За тэгтээ ямар ч сан манайхан ч гэсэн ингээд юу яагаарай. Ажил хийдэг одоо энэ нөгөө манайхан инсаны ажил хийдэж штэ. Тэгээд гарын мөнгөө аваад зарим хүмүүс болохоор миний харж байгаа зарим хүмүүс болохоор тамхи мамиг татдаг хүмүүс бол тамхи мамиг ч юм уу тиймэрхүү юмдаа зарцуулдаг. Зарим нь болвол нэг тийм бэд мэдэн тавьчдیں۔ За энэ суул мөнгө орж ирж байгаа юм чинь яавал яач дөө гэсэн маягаар ханддсан байлээ. Тихгүүгээр манайхан аялалдаа ч юм уу эсвэл нэг ямар нэг юм тийм зоригтой юм хийгээд тэгээ тэрийг ингээд гоё биелүүлээрээ тэгээд тийм бичлэг байх юм бол миний YouTube-ийн бас комент хэсэгт үлдээгээрээ яг юунд зарцуулж байгаа яс гоё мэдрэмж өгд юм байна. Тэгтээ надад бол би амьдрал чинь бас нэлээд нэг аялал штэ. Тэгээд аяллаар ерөнхийдөө хүмүүс их зүйлийг сурж авдаг, бас их адал явдалтай болдог. Нэг төм түүх бас бүтээдэг. Тэгээд тийм юм чинь аялалд зарцуулах жаа болохоор энэ тийм угаасаа амар хамгийн зөв зүйлдээ зарцуулагдаж байгаа л гэж бодож байна. Тэгтээ яалт шүү энэ зорилго тавиад ажиллаа тэндээ хүрэх чинь бас амар гоё юм байна эцэст нь. Дараа жил тэгтээ бас Монголд очиод бас хадгаламж хийгээд тэгтээ Монголд мөнгө хадгалахаар бас жоохон хэцүү баха. Ийм гарын мөнгө төгрөг. Гэтэ ямар нэгэн ийм одоо нэг ажил ч юм уу хийгээд тэгээд нэг эсвэл тийм зориг тавьж агаад за яг аяллаа мөнгө шүүгээд тус нь яг ингээд тэдэн төгрөг заавал хийж яа гэж хадгалж болно. Эсвэл би ажлаа хажуугаар бас нэг жижигхэн юм одоо сайт хааслаа хийгээд хэрвээ тэр маань ажиллаж байгаа юм бол яг за багхан ч гэсэн хамаагүй яг тэр мөнгөө аялалд ингээ хадгалж бас магадгүй. Тэгээд дараа жилийн 1 сарын 1 болгоноор ингэж аяллахаа мөнгийг ингэж хадгалаад тэгээд хуваалцаад тэгтээ баг ч гэсэн хамаагүй ер нь бол баг ч гэсэн хамаагүй ийм зуршил болгоё гэж бодож байна. Тэгээд 1 сарын 1-нд ямар ч сан тэр мөнгөө тоолоод хадгалсан юм чинь зорилгоо ямар ч сан биелүүлээд тэгээд тэр мөнгөө яг юунд зарцуулж байгаа гэдгээ бас ер нь хвчлэн аялал гэж бодож байна. Тэгээд тэр жилдээ яг ямар хуу зарчмаар гэхдээ тэр аяллахаа төсвийг бүрдүүлсэн бэ гэдгээ бас хуваалцаад ингэ явуулгаа юм байна л гэж бодлоо. За тэгээд дээрэс нь энэ жил 2026 онд бас нэлээд олон одоо шин юм тийм төлөвлөгөө одоо шин нэг юм өөрийгөө шинээр нэг сорилтуудыг өөртөө тавьж байгаа. За тэр маань бол ерөн сошиал дээр бас нэлээд идэвхтэй байж контентаа ингээд өргөжлүүлээд нийгэмдээ бас нэг залуучуудын дуу хоолой бас болоод идэвхтэй бай гэж бодож байгаа. Тиймэрхүү юмуд байна 2026. Өдрийн хувьд гэх юм бол бит хоёр юу яагаад нийлүүлээд манай найз тоолж дуусаагүй байх шиг байна. Тэгээд тоолцоод тэг мөнгөө нийлүүлээд нэг даасан хийгээд өнөөдөр аяллаа плетээ ерөөдөө бол бичүүлэх байгаа. Шууд Таиландаас Вьетнамаас эхлээд Таиланд тэгээд хажууд бас зэрэгэлдэх тэр орнуудыг бас яах сонирхолтой байгаа төлөвлөгөөтэй. Тэрнийгээ бас влог бичлэгүүдийг бичнэ. Тэгээд ингээд сошиал дээр жоохон өөрийгөө бас жоохон дайчилж ажиллана гэж бодож байна. За тэгээд өнөөдөр бол тиймэрхүү ажлууд байна. Өөр чи ямар ажил төлөвлөсөн байгаа лээ? Жимдээ явна. 1 сарын 1-нд бол мэдээж дасгал хөдөлгөөнөөр ирч хүчтэй эхлүүлэх хэрэгтэй. Тэг өнөөдрийн нэг иймэрхүү влог бичлэг хийчихье. 1 сарын 1-нд амар гоё ирч хүчтэй байна.
шинээр өөрийгөө бүтээнэ. Бодлсон чинь. Энэ бол яг миний яг эцэнээс эхэлсэн. 11 сарын. 4 сар мараас л гэсэн баг. Энэ яг юу яасан яаж эхэлсэн л юм л да. Нөгөө нэг юунд ажиллаж байгаа. Гарч эхлэх байсан л да. Дөнгөж нэг. Тий. Ганц хоёрыг хийчихэд. Тэгээд хэд болсон юм бэ? Сая 200 мянга. Сая 200 мянган төгрөг. Минийхтэй арай нэмээд хэд болж байна? Нэр хэлсэн. Сая 760 мянга болсон шүү дээ. 3 сая 50 мянган вонны аяллаа хадгаламжны багцтай боллоо. Тэний яриад болж байгаа. Цэцэн амар юм биш. Тий. Дахиад орж гэж юу? Тий. Тэгээд тоолоод багцаа үүсгээ тэгээд за тийм ээ ингээд жимдээ явах цаг боллоо. Жимийнхээ хувцсыг бэлтжлээ. Өнөөдөр хөл хийх байгаа. Нэг сарын нэгж хөлөөр эхлэх гэж бас. Ой юу бат. За нэг сарын нэгний бат. Агаарч бас салхилалт. Бас сүүхэн биш. Шал өөр биш үү? Тэ. Хин нэг л агаар салхих мэддэгтэй байгаа санагдаад байна. Гэтэ энэ жилийн өвөл ерөн Солонгост амар гоё. 2 жил ба 3 дахь жил яваад ингэ үзэж байна. Тэгэн гот өмнөх 2 жил нь бол амар хүүтэн байсан бүр. Йоо эхний жил бол бүр Солонгос ямар хүүтэн юм бэ гэж бод. 2 дахь жил нь бас арай гайгүй байсан. Энэ жил харин хүүтэн биш. Надлаа харин хүүтэн байгаагүй. Хүүтэн замаа. Харин хүүтэн байсан харин. Тэгээ энэ жил болохоор ямар ч ингэж нэг тал нь шахуу өнгөрч байгаа амар гоё дулаахан ерөнхийдөө бол өвөл болж өнгөрсөн. Цас баг орог дүүжиж амар тас орсон шүү дээ. Тийм ээ тэгээд одоо өнөөдөр хөлхийн түрүү жил бас нэрээ хүмүүс их марафонд гүйдэг болсон байсан. Анзаарсан энэ жил бас ерөн марафонд гүүн гэж бодож байгаа 10 км-т ч юм уу. Тийм учраас би хөлний бэлтгэл хийхдээ нэг 2 км гүүгээд байгаа. Тэгээд өнөөдөр хөл учраас 2 км бас гүүн. Тэгээд ер нь жоохон бэлтгэлээ базааж агаад 100 хавраас эхлээд нэг 100 мөн тэгээд гүйлтийнхээ бэлтгэлд орно доо. За тэгээд бит хоёрын фитнес таах боломж нэг иймэрхүү өнгөстэй байна. Эндээс нэг 500 м алхдаг үлээ. Доошоо тий. Ойрхон тэр нэг цаана хайдаж байгаа. Юунд байна? Гайгүй ойрхон. За тэгээ жимд ороод жимээ очоод тэгээд бүргүүт үзье. Сая бэлтгэлээд орчлаа тэгээд өнөөдөр хөл хийсэн. Тэгээд хөл хийж бэлтгэлээд дуусчаа одоо нөгөө хадгалсан юм байна. 아일리가 뭔가 게이트로 있지. 지역번호를 포함한 보내시는 분의 전화번호를 입력하신 후 좋은데. 확인을 Дууссан энэ ороод дуусчихна. 이거. За тэгээд өнөөдөр ямар ч байсан гэсэн хийчээд тэгээд аяллахаа тикетийг захиалаад тэгээд заана болохоор хизээч магадгүй ямар ч нэг сарын 20-оос 22-ны хооронд байх. Тэр хооронд болсон энэ Солонгостой гайгүй одоо ажлуудаа зэгцлээд тэгээд бэлтгэлийн ажлаа хийндээ окей өнөөдөр яа нэг сарын 1-ээс бүх ажлуудаа эхлүүлж байгаа болохоор гоё байна. За тэгээд дараагийн гоё бичлэгүүдтэй хамт байгаарай. Окей. Dabang энд хүрээд ингэж бичлэгээ дуусчихвол очиод баг за нэг хоолны үе байна. За ямар ч сан түр эндээс паузлжээ.
өнөөдрийн ажил маань ерөнхийдөө бол дуусч байна. Тэгээд өнөөдрийн влог бэлтгэсэн баг дуусч байна. Влог бэлтгэсэн дуусгая. Тэгээд өнөөдөр гэх юм өнөөдөр яг юу болсон бэ гэх юм бол шинэ ондоо нэг өөрийгөө жоохон өөрчлөөд камер үзүүлэлт харахгүй байна шүү. Тэгээд орой болсон байна. Өглөөнөөс хойш шинэ оны 1 сарын 1-ээс эхлүүлээд нэг жоо өөрийгөө нэг юм ирч хүчтэйгээр энэ оноо өөрийгөө өөрчилсөн тийм нэг жил байлгахыг хүсэж байгаа. Тэгээд өглөөнөөс хойш ерөнхийдөө бол нэлээд ирч хүчтэй байсан, шинэ мэдрэмжтэй байсан. Тэгээд travel-ийнхээ одоо аяллахаа мөнгийг зарцуулаад аяллахаа мөнгийг ерөөсөө тоолоод хөрөнгөлөгдсөн байсан тэр юмнуудаа тоолонгуудаа. За тэгээд аяллахаа төлөвлөгөөнүүдийнхаа өнөөдөр тэгээд тийзээ захиалсан байгаа сайн орж тийзээ захиалаа. Тэгээд Вьетнамын Натран гэдэг газар ирэхэд бол бид хоёр сая тийзээ захиалчлаа. Тэгээд өнөөдөр ямарчсан гэсэн тийзээ захиалсан. Тэгээд жимдээ явсан. За нэг тийм өдөр тутмын амьдралынхаа хийх ёстойнуудыг өнөөдөр яг бүгд бас нэлээд сайн хийж гүйцэтгэлээ. Тэгээд бас влогоо бичиж эхэлж байна. Тэгээд өдөр сая би Instagram дээр нэг 365 өдөр ингээд өдөр болгон reels хийгээд идэг бичлэгүүдийн түрүү он гарахын өмнө ер нь 12 сар төлөвлөсөн байсан. Тэгээд яг 1 сараас хойш ингээд Instagram дээр ингээд нэг өдөр болгон ингээд reels оруулдаг team challenge ерөнхийдөө нэгдэж байгаа юм. Тэгээд бас давхар влого хийн гэж бас бодож байгаа байхгүй. Тэгээд амар өөрийгөө ингээд дайжилж байгаа. Тэгээд саяхан би бас нэлээ баг 2-3 цаг нэг бичлэг хийдэлээ дайвар мэдгүй яг нэг тийм сэтгэлд надад таарахгүй нэг юм сэтгэлд яг ингээд хүрхгүй байгаа ч гэсэн өдөр болгон ингээд хийгээд байвал сайжна гэсэн тийм одоо бодолтой байгаа учраас ямар ч тэгээд эдитлээд оруулчлаа. Тэгээд эдийснээ ороо дараа ингээд влогоо бичиж гин бас өнөөдрийн влог гэсэн бас нэг тийм одоо яг ингээд эргээд харангууд угаасаа алдаатай юм байна нөхөө шүү дээ. За энэ мэдээж тэгтээ сонин зодон хүн үзгүй юм ингээ би хийгээд байгаад хаа. Одоо энэ надын влог яа бичих ингээд бас өөрийгөө сайжруулах яриа ч гэсэн мон дээрээс нь ингээ зэгцэл өөрийг энэ тухайн үед би яг юу бодож байсан, юу хийж байсан бэ, яг хийх гэж байсан бэ гэдэг ингээд бас ингээд баримтжуулаач юм уу. Тэгээд өөрийгөө бас дараа нь ингээ үзэнгууд айгуу сонирхолтой байдیں۔ Гэтэ бас үзэгчд байж ээж энэ нь болохоор цаашаа бас илүү сонирхолтой болох болох. Тэгээ юм учраас би бас ингээд бичлэг ингээд хийх болгондоо өөрийгөө бас ингээд зоон сайжруулад ингээд сэдвээ гэсэн зүйл сонгоод тэгээд ямар ч сайжирна гэж итгэж байна. Тэгээд би бас одоо бас ганц нэг сургалтуудыг бас авъя гэж бодож байгаа. Тэгээд миний онцлог бас юу юм бэ те гэдэг бас ганц хэдэн бас юмнууд мэдээд байгаа. Тэгээд тэрний дараа бол дараагийн бичлэг дээр бас тэр юмнуудаа ингээд хэрэгжүүлээд явна гэж бодож байна. За өнөөдрийн бичлэг ямар ч ингээд энэ үрээд дуусгая. Маргааш ерөөдөө бол ажилгүй байгаа. Тийм учраас би бас шинэ бичлэг ч юм уу өнөөдөр ингээд сайн төлөвлөж байгаа шинэ бичлэг ойр дээр нь жоох ингээд суугаад хийгээд байна гэж бодож байна. Би удахгүй бас баг нэг сар гараа аялах учраас яг өдрийн цаг аялжаад оройн цагаараа ч юм ингээд нэг жоох суул яг өөртөө цаг гаргаад яг бичлэгээ жоох ингээд идэвхлээд ингээд жоох баагаар сайжирна гэж төлөвлөсөн байгаа. За тэгээд тэр төлөвлөгөөнөө ч гэсэн заавал яаж хичээж аваад оны сүүлд дараа жилийн яг өдөрт өөрийгөө хараад хэр хооллож явсан бэ гэдгийг ч гэсэн бас тайлангаад явах хаа. За тэгээд бүгдээрээ намайг дэмжээрэй. Үзэж байгаа хүмүүс нь бол тийм лайк болон мэдээ subscribe баг дэмжих байх. Тэгээд бас удахгүй би Facebook дээр бас групп нэгж байгаа. Ингээд сонгоол хүлэг гэдэг тэр бид нар нэг сонгоол олуулан community болж ажиллана. Тэгээд цаашдаа олон гой прожектуудыг амжилттай ингээд цаашдаа яриад үлсэн юм байна. Дараагийн влогоор уулзъя. Түр баяртай дараа уулзъя.